Энд та ямар байр суурьтай байгаа вэ? Та нэг Японд сурч ирсэн хүн Японд улс төрийн соёлыг ийм үзэгдэл төр яаж ханддаг бол та юу? Иргэд ялангуяа залуучууд ийм оролцоотой байгаад бол би их баяртай. Ийм байх ёстой. Ардчилсан улсд бол дуу хоолойгоо илэрхийлэх засгийн газраас улсын хурлаас шаардлага тавих нь бол зүй ёсны хэрэг. Олон улсад ч гэсэн юм байдаг зөвхөн Япон гэлтгүй бас тий. Нөгөө талдаа бол ийм одоо тодорхойгүй нөхцөл байдлыг удаан хугацаанд байлгах нь бол байж болохгүй зүйл болж байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тайлбар хийгээд үнэн мөн худлаа үнэн мэдээлэл байгаа мó үгүй мó тэрнийг нотлох баримттайгаар тайлбар өгөх нь бас зүйтэй болоо гэж бодож байна. Бас нэг юм асууж байна. Одоо гишүүдийн хувцсны хувьд та жишээлбэл өнөөдөр хэдэн төгрөгийн костюм бижиг баясан байгаа гэх юм тий. Брэнд хэрэглэдэггүй тий хамгийн үнэтэй бодлоо авч ирсэн. Ер нь тийм үнэтэй брэнд бол нэг хэрэглэдэггүй шүү дээ. Та хэд мань хараад угаасаа мэдж байгаа илүү тий. Үнэтэй цаг бичээд үнэтэй бодлоо тийм хэрэглэдэггүй. Энэ хэд нэг дундаж гэх юм уу. За Японоор бол Uniqlo авцаа тий. Тиймэрхүү юм хэрэглэдэг. Энэ өнөөдөр өмссөн байгаа бижакны үед болохоор хэдэн наснаас хойш гэдэг юм уу ажилтдаг эрхлэлснээс хойш хизээ явж ирсэн бол тийм. Хамгийн үнэтэй худалдаа болт үнэтэй нэг хэрэглэж угаасаа үзээгүй болохоор үнэтэй юм бол нэг хөдөлж авч байгаагүй. Эхнэрээс авсан бэлгэл одоо надад хамгийн үнэтэй юм болоо даа л гэж боддог шүү дээ. Юу ерний хувьд таамаг энэ болохоор юу Seiko Citizen энэ нөгөө докторийн зэрэг хамгаалахлаар Токио их сургууль докторийн зэрэг хамгаалахлаар оюутнууд өгдөг байхгүй. Тэгээ ард нь миний нэртэй бэлгэний юм байна. Ямар их юм асан тийм дээ. Гутлыг мэдэхгүй нөгөө нэрээ Японд ил одоо нэг бас Uniqlo шиг нэг брэнд юм байгаа ах та. Ер нь яг төрсөж байгаа хүмүүсийн нэгэн үед энэ орлогосод авсан хэрэглээтэй байгаа ус төрч гэдэг юм амар итгэдэг ийм кейс дээр ямар байр суурьтай байгаа. Ер нь төрийн мөнгө улсын мөнгө гэж байхгүй шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгө л гэж байгаа. Тэгэхээр ийм татвар төлөгчдийн мөнгөөр иргэдийн төлсөн аж ахуйн нэгжүүдийн төлсөн татвараар цалинжиж байгаа хүмүүс бол орлогоо боддоор тайлгнаж авах хэрэгтэй. Үнэхээр орлогоосоо давсан хэрэглээтэй байх юм бол хардлага зэрлэг байх нь бол зүй ёсны хэрэг. Бодитоор ажилтаа тэмцэх газар ч гэдэм үү тийм газрууд нь шалгаад илрүүлэх ёстой. Тэгэхгүй ингээд худлаа яриач гэдэм үү ийм байдлаар тодорхойгүй байдлыг үүсгэх нь бол нийгэмд бол хортой зүйл гэж боддог. Японы улс төрийн соёл яг ийм асуудалд хутгалах юм бол шууд нөөцөө очирдог соёл гэдэг яг өнгөтэй юм болоо ийм нөхцөлтэй бол яг тийм жишээ хэлвэл бодитоор үнэтэй цайтай зүйл хэрэглэснээс болж огцорсон жишээ бол Японд дээр бол санахгүй байна. Нөгөө хийсэн гаргасан шийдвэрийн хариуцлага хүлээж бол огцорч байгаа хүмүүсийг бол харж байна тийм. Нэг жишээ байдаг нэг Коно илүү нэг сайд олон улсын уулзалтан дээр алтан цаг зүүсэн байна гэдэг. Одоо хэвлэлээр нэлээд хэрэг болоод тэгсэн чинь тэр нь холсон цаг л байсан юм билээ л дээ. Модон цаг. Тэгээд би модон цаг зүүж исэн. Тэгээ өнгө нь шаргал болохоор алтан цаг шиг харагдаад байна шүү дээ. Тийм тайлбар хийж исэн. Тийм мэдээг бол харж исэн байна.